За одоо бүгдээрээ ерөнхийдөө бараг болсон учраас баг зэргийн энэ хэсгийг харлуулж гад бүгдээрээ тексттэй бичиж өгье. За тэгэхээр шин дээр үсгээд биер аваад за биернээс тавхан бас юм биерний төрлүүдийг бас интернетээс татаад аваарай. За биерний юм янз бүрийн утаа шиг юмрхүү төрлүүдийг бас заавал интернетээс ингээд татаад аваарай. Тэн цагтаагийн машинууд маа зэрэг дэвшлүүлж. За тэгээд хөшөө зэрэг харлуулад за тэгээд би микс руу шаваад зэрэг ингээд толж утгаад өгч болно. За тэгээд бүгдээ контрол уу гээд зэрэг харлуулад магадгүй арай хэтэрхий их дэвж орсон байвал хасаад өгч болно. Control T warp гэж доошлуулад өгье. За тэгэхээр гэрлэний дээр гараад байгаа учраас бүгд энийг гэрлэний доор оруулна. За энийг main color гэж бүгдээ. За нэг smoke тагч. За тэгэхээр одоо бүгд энд текст тавьчихнэ. Каноныхаа нэрийг доош нэмлээд нууц даалгавар гэдэгч. За тэгэхээр энэ C үсгийн ер нь тэглээд авч зүгээр энэ дэр маск үсгээд нэрэлөрийг аваад плакар базрыг таслаад өгч. За мөн дэвсгэн дээр ч гэсэн даалгаврын танким бол цэвэрхэн харагдаж байна. За тэгээ бид нар одоо энэ нууц даалгавар гэсэн дээр blend options за ингээд нууц даалгавар нууц гэн дээр нь гараад бүгдээрээ. За энийг ингээд групплчих. За титл. За тэгээд нууц гэдэг дээр blend options нэгээд gradient overlay бүгдээрээ нэг зэргийн хараас цагаан луу ч юм уу. Гэтэ энэ нэг жоохон
цэнхэрдүү сага цайнан жоохон цэнхэрдүү хар өгөөд за энийг бүгдээрээ за одоо бидний энэ дээр ингээд бленд нь ямар нэгэн тийм юу гэх юм бол ерөөсөй орохгүй. Яа тэр бидний нөө энэ дээр өгсөн байгаа эффект маань өөрөө энэ дээр нормалаар явагдаж байгаа буюу энэ өнгөн маань өөрөө энэ дээр нормалаар байгаа учраас энэ дээр ямар нэгэн одоо юу орохгүй. Одоо blend options буюу цаашаа уусгалт орохгүй. Blend мод орохгүй цаашаа. Тэгэхээр яах вэ гэхээр бид энийг Ctrl G гэж хувилж аваад за дараагаар нь дээр шин давхар үүсгээд энэ хоёрыг сонгоод нэгтгэж чинь layer merge layers буюу Ctrl E. За тэгээд өмнөх хувилж явахдаа бид нар нууцсагаа хувилж авсан юм байна. Тийм учраас энийг бид нар нүдийг аниулаад за тэгэхээр ийм болж байна. За энэ дээр харин нууц raster гэдэг чинь. Яг л энэ raster зураг байгаа учраас тийм ээ. Энэ бол текст байгаа. За тэгэхээр энийг бүгдээрээ overlay ч юм уу юм бол одоо энэ дээр өвтгчиж орж байгааг харж байгаа тийм ээ. За бүгдээрээ нэг color dodge гэдэг өгч чинь. Эсвэл color dodge add. За color dodge гэдэг. За дараагаар нь бүгдээрээ дээрийн шинэ layer үүсгээд за биерээ аваад за энэ дээр ямар нэгэн өнгөөр баг зэргийн сонирхолтой дүрснүүд бодож болох юм. За юм шиг байлаа. Тэгээд alt click буюу clip mask гэдэг доошоо оруулах юм бол бидний дээр шар өнгө орж ирж байгааг харж байгаа. Windows. За тэгэхээр одоо бүгд энэ дээр ягаан гэмт өөр өнгөнүүдийг аваад ноцоргийн бодаад боломжтой байгаа. За мөн илүү хардсан өнгөнүүдийг авах юм бол бас болно. За юм болж байна. За бүгдээ энийг group-лээд notes group-лж. За энэ дээр бүгдээ blend options дээр нь харин not group shadow баг зэргийн өгөөд за энэ shadow маань магадгүй overlay байж болох юм. Эсвэл зүгээр multiply-аар shadow өгсөн ч бас болно л да. Өдөр ямар ч та анзаар хийж болно. Иймэрхүү улаан өнгө бол бас сонирхолтой юм шиг байна. За тэгээд баг зэргийн bevel өгөөд энэ боломд нь юм гэрлийн гэлалт өгч болно. За тэгээд гэрлийн гэлалт нь гэрлийн янз бүрээр яг огцом дээрээ тусаад хоёр талд нь сүүдэр гарсан, энэ талаас нь туссан. Гэтэл энэ харн нь бол сүүдэр гэдээ ойлгож болно. Энэ янз бүрийн гэлалтууд тийм ээ. Бид өмнөх хичээлүүд дээрээс үзчихсэн. За иймэрхүү байж болно. За одоо бүгд харин даалгавар гэдэг тексттэй анслаа. За тэгэхээр энэ дээр бүгд blend options.
Тэн дээр заавал гэрдэн төгөхгүй байсан ч бас болно л доо бид нэр янз бүрээр хийж байгаа учраас энэ гэрдэн төгөөд за нэг иймэрхүү за иймэрхүү өнгөч. За тэгээд энийг бүгдээрээ бас контрол G гэж үлж аваад доотлох леер аниулаад дээр нь шинэ леер нэгэд доотлох энэ хоёроо нэгтгэх чинь command control E. За нэг даалгавар raster гэж нэрлэж бүгдээр. Даалгавар raster. За одоо энийг бүгдээрээ бас liner, lighter color залсуулбал difference гэдэг ингэ өгсөн ч бас болно. Ер нь яаж өгвөл сонирхолтой байна, яавал одоо илүү хүний анхаарал татгууцаа байна гэдгийг бүгдээ бас бодолж жоод өгвөл зүгээрээ. За тэгэхээр миний хувьд бол энэ дээр нэмээд ямар нэгэн бас эффект өгье гэж бодож байна. За тэгэхээр яг хөөхөр гал байж байгаа. За галыг бол бас сүүлд нь дээр нь бас оруулж ирэх гээд байгаа. Ямар тач жишээ оруулаад ирээ. За галыг баг зэрэг жижигсгээд за юутан шин галаа нэг контрол жиулж аваад хамгийн дээр нь тавьчих хэрэгтэй. Энийг fire гэж нэрлээд за энэ галын хувьд болохоор зэргийн татсан гад за тэгээд энийг доош нь растерлог өгч. За тэгэхээр бидний ийм гал харагдчихэв тийм ээ. Бидний одоо юунд маань леерт маань. За нэг үндсэндээ бид ингэж байгаа гэсэн үг. Галаа доош нь клифлээд өгчөнгүүт энд байгаа liner dodge гэсэн эффект буюу blend mode маань энэ дээдлэлт нь бас адилхан орчиж байгаа гэсэн үг. Тэгэхээр бид нар энэний blend mode-ыг магадгүй overlay ч болгох юм бол гал нь одоо ямар нэгэн байдлаар дортлтойгоо ус харагдана гэсэн үг. За тэгэхээр бүгдээрээ liner dodge хайтаа өгч. За ингээд хамтдан сонгоод энийг бүгдээрээ даалгавар гэд групплж. За одоо энэ групптэй за галаа дахиад нэг хувьч дахиад давхарч. За тэгээд бүгд энэ галаа хөдөлгөөд за яаж юм нэхэр бидний одоо гал маань энэ хэсгээр ингээд хараг учраас энэ хэсгийг дараад байна. Тэгэхээр галныхаа энэ хар хэсэг бүгдээрээ масклаад арилгаад өгч. За энэ нөгөө миксер руу ашиглаж байгаа тийм ээ бид нэр. За тэгээд alt click. Туу horizontal хийгээд энэ талаас нь бас гээд давхар өгсөн ч бас болно. Тэгэх юм бол alt click гэдэг дунд дахиад тарж гаад brush-аар бид нар бас энэ хэсгийг маскн дээр арилгаж өгөх хэрэгтэй. Тэгвэл бол нөгөө талынхаа юмыг арилгаад байна. За мөн ингэхгүйгээр бид нар бас хар хэсгүүдийг нөгөө нэг арилгаж нэвт харагдуулж болдог тийм ээ. Layer дээр blend options-ийн хар хэсгийг арилгана гэдэг. За алтаа дараад усгалтай байдлаар. За ингэх юм бол бас илүү төхөөрөмжтэй байж болох юм аа.
хөвлөөд ингээд өгч алт дараа хөвлөөд зочиж байгаа. За одоо бүгдээрээ харин гал өгсөн энэ группээ одоо яг өгөхөр магадгүй бид outer glow гээд галын жоохон тийм оранж дөнгөр өгч болох юм. За эсвэл зүгээр юм цэнхэр хорцонгоор өгөөд фазерт хэмээн зэрэг багсгач. За бэл ваучергийн булангаар нь гэлтсэн бэвлэгч. За тэгээд одоо бүгдээрээ мөн Blend Notion-саас нэг gradient өгье. Gradient-а бид нэр түрүүнийхэн сонгосон улааныг өгөөд энийг модхон overlay ч юм уу болоод их илүү тод олгож өгч байна. За энийг цэнхэр биш магадгүй илүү улаан шартаа болоод их илүү тод болно. За хэтэрхий тод байгаа учраас за иймэрхүү бич болж байна. За ингээд бидний текст маань ерөнхийдөө болсон байна. Одоо харин текстэн дээр дахиад нэмэлт бага зэргийн эффект өгье. За яах вэ гэхээр титлээ бүгдээ хувилчий. За илүү тод болж байна тийм ээ. За гэхдээ яг ингэж бас ашиглаж болно. Гэхдээ бүгдээ энийг тэр маск өгөөд бид нэр титлийнхаа энэ хэсгийг fill black гэдэг алга болгоч. За маска мөн адилхан доотлийнхаа титлээр хувлаад өгөөд тэгэхээр алга болж байна. За доотлийнхаа layer-ийн хувьд бол харин invert ч. За тэгэхээр одоо та бүхэн харуул дээдлийн layer нь зөвхөн дээдлийн хэсэг. За доотлын layer нь зөвхөн доотлын хэсэг нь харагдаж байна тийм ээ. За тэгэхээр энийг бүгдээр хөдөлгөөд за баг зэргийн нэг иймэрхүү эффект бас өгч болох юм аа. Гэрлээ дахиж оруулж ирээд скрин болгоод за контрол O гэдэг гэрлэхийн хонгийг зэрэг өөрчлөөд өгье. За иймэрдүү цэнхэр байж болж байна. За скрин болгоос өмнө эхлээд бүгдрээ энийг шууд балруулдаад арилгач булангаас ивс балруул авч
За ингээ харднаас авахгүй. За одоо скрин гээд нэг нь авцаа ч юм уу ингэ тавьчлаа. Дахиж хөвлөж аваад магадгүй энэ дор тэгээд за энийг бид нэг энэ дээр авч тавьчих юм бол яг тэрэн дээр л өөрчлөлт орно. Иймэрхүү байдлаар. За нэг text light гэж. Text light 2. Group led group text lights гэж. За. За нэг иймэрхүү болж байна. За одоо бүгдээ нэг юм их юу гэхээр background дээр бүгдээ нэг юм баг зэргийн машинаас туссан улаан дуу гэрэлнүүдийг нэмж өгье. За main color-ын бид нэр дээр хийж өгнө гэсэн үг. За яг нэг бол main color-ын доор шууд ингээд хийгээд өгсөн болно да. За улаан гүмдэж өгөх юм бол энэ яг автор дуулж харагдах нь ойлгомжтой тодорхой. Тэр бидний нэг яагаад тэгэхээр бидний нөгөө нэг main color маань энэ өнгийг өөрчилж байгаа байхгүй. Тэгэхээр illustration нөгөөд энэ дээр шууд control O гээд тэгээ энэ өнгийг баг зэрэг ингээд улааруулаад өгөх хэрэгтэй. За тэгээ color dodge эсвэл screen гэсэн ч болно multiply бол нарай болох байх. За overlay ч юм уу өгч болж байна. За ингээд opacity-ийн баг зэрэг багасгаж өгөөд. За хувлаад. За 100 градус зэрэгүүлж. За эсвэл энийг баг lighter color эсвэл тэгээд өгсөн ч нэг зүгээр юм байна да. За ингээд бидний постэр маань ерөнхийдөө баг болчлаа тийм ээ. Одоо доор нь тэгэл бидний дээр нэг текст. Эсвэл энэ дээр ингээд янз бүрийн студийн лого. За тэгээд хамгийн дээр нь магадгүй найруулагч Баатар ч юм уу. Хийгдэж болно. За нэг хөдөн байлгаад яах юм. За тэгээд та бүхэн харж байсан бах. Ер нь бол Canon-уудын постерын хөвчлэн найруулагч, дууны оператор гэмчлэн зүйлсүүдийн
жижигээр нэрнүүдийн дандаа томор хүчтэйгсэн байдаг. За жишээ нь энийг ингээд баг зэргийн жижигрүүлж өгөөд найруулагч Баатар нэг ингэж найруулж тавьж өгөөд тэгээ жүжигчин цэцэгч гэх юм ингээд за гэх мэтчлэн ерөнхийдөө ингээл за тэгэл ихний бүгд групплч text line 1 text line 2 text line 3 за болж тэгээ магадгүй энэ дээр логонууд тийм ээ хийсэн бүтээсэн студийн логонууд бас тавигддаг. За тэгэхээр өнгөтэй байхаар сонирхолтой байгаа учраас цагаан гонор болоод өгье. За иймэрхүү байдлаар за ингээд бидний одоо бэлдсэн каноны постэр маань ингээд дуслаа. За тэгэхээр та бүхэн одоо анзаарсан бол ер нь хамгийн чухал зүйл нь өнгө болон гэрэл энэ зүйлүүдийг тохируулах байгаа. За мөн тэгээд эффектүүдээ аль болох хоорондын зурагнууд уялдаа холбоотойгоор нэг юм шиг хийх нь бас их чухал байж байгаа. За ингээд манай хичээлийг сонгон суралцж байгаа та бүхэндээ баярлалаа. Энэ удаагийн постэр хийх хичээл маань ингээд дуусж байна.